Өнөөдөр замын цагдаагийн газраас иргэдэд сонсох нээлттэй хаалганы өдрийг зохион байгууллаа. Энэ өдөр замын цагдаагийн газрын албан хаагчид хүрэлцэн ирсэн иргэдийг хүлээн авч санаас солилцсон зөвлөгөөгч өргөдөл гомдол хүсэлтийг хүлээн авч ажилласан юм. Түүнчлэн эргэж жолооны өмнөхөө хаяж өргөдүүлсэн бол яаж авах, ямар бичиг баримт бүрдүүлэх, төв замын зөвшөөрлийг ямар журмаар авах зэрэг асуудлаар зөвлөгөө өгсөн юм а. Өнөөдөр нээлттэй хаалганы өдрийн хүрээнд ирж байгаа иргэдээс төв замын зөвшөөрлөлтөй холбоотой тэгээд зам сэтлэх, орцгаарч гаргах, реклам самбарын зүйл байрлуулах, тэгээд зорчих хэсгийн орчимд ямар нэг үйл ажиллагаа явуулахтай холбоотой санал хүсэлтийг хүлээн авч тэгээд иргэдэд тодорхой тайлбар өгч өөрийнхөө албаныхаа үйл ажиллагааг сурчлаад ажиллаж байна. Тэгээд гол төлөв ирж байгаа хүмүүс нь төв замын зөвшөөрөл нөгөө C1, C2 гээд B1 гэнтэргээд удирдлын зөвшөөрлөдийг тэрийг одоо ямар журмаар авах уу? Тэр хоригдсон гудам замуудад бүр төрсийгээ тусгай зөвшөөрлөө яаж авах уу гэдэг тэр тал дээр одоо иргэдэд зөвлөгөө өгөөд тодорхой хэмжээнд зарим нэг асуудлыг шийдээд ажиллалаа. Мөн зам тээврийн осолд холбогдсон бол хаана хандах талаар хуулийн зөвлөгөө энэ үеэр өгсөн юм. Замын цагдаагийн газар иргэдэд сонсох нээлттэй хаалганы өдрөөрөө иргэдэд хурц үйлчлэх үүднээс ард иргэдийнхээ дунд асуулт хариултын аахаа тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд замын цагдаагийн газарт иргэд чөлөөтэй хандаж, алба тасаг хилцэн ажилтнуудаа уулзаж, мэдээлэл солилцож, санал хүсэлтэд чөлөөтэй илэрхийлсэн юм. За хүмүүс ер нь хөсөг хүлээж ирсэн шүү дээ тэр нь. Нээлттэй өдөр дээр яваасаа одоо янз бүрийн ойр жижиг багас осолд аваар гэмтэл хийсэн олсууд бас нэг хэрэг зөрчил мөн үгүйсгэх одоо гэсэн үднээс хүмүүс их хүлээж ирсэн. Энэ бол зөв гэж бодож байна. Тэгээ замын цагдаа дээр нээлттэй өдөр хийж байгаа нь их зүгээр л байна л та. Гэтэ иргэд маань амар их итгэхгүй л оролцож байна. Энийг шүүмжлэмээр байна. Ямар ч байсан иргэдийн санал хүлээг хүлээж авч шуурхаа үйлчлэн гэдэгт л итгэлтэй зогсож байна би энд. Тэгэхээр энэ урд нь зөндөө явагдчихсэн гэсэн ерөөсөө энийг мэдэж ирж чаддаггүйсэн. Өнөөдөр бүр зорж ирсэн. Тэгээд одоо олон ч иргэд ирсэн байна. Олон хүмүүс зөрчлөө арилгаад явах байх л гэж бодож байна. Сүүлийн үед бол манай энэ Улаанбаатар хотын энэ манай замын цагдаагийн газрын дүүргүүдийн ч ялгаа байхгүй их ажиллагаа сайтай болсон шүү дээ. Яг л ихний зэрэг яг л хүн болов жолооч хүн болов өөрхөө гэсэн тэр дүрмээр л явахгүй бол ерөөсөө л одоо тэр ямар ч хөдөлгөөнд оролцсон юм болцоо бол их бага болсон. Би бол тэгж л ойлгож байгаа. Тийм учраас замын цагдаагийн нээлттэй хаалганы өдөр өндөр сайхан болж байна. Би ч гэсэн бас нэг жоохон хувийн тим хандаж асууж тодруулах асуудлуудтай ирсэн. Тэр энэнд оролцож байгаад бас сэтгэл таатай байна. Иргэдээ сонсох нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулсан ард иргэд ихээхэн талархаж байгааг энэ үеэр илэрхийлж байсан юм а. Түүнчлэн замын цагдаагийн албаныхыг ажил үргээ сайн биелүүлж байгаа магтан сайшаа хүн нилээдгүй олон байсан гэдгийг дурдан хэлхэн зөв хэрэг үзээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахын төлөө цаг наргүй халуун хүүтэн ямар ч улиралд ажилладаг албан хаагчид бол яахын аргагүй замын цагдаагийн албан хаагчид байдаг. Тиймдээс тэд ард иргэдийнхээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажилладаг юм а.